Та гарцаар гарахдаа дэрэгдээ байгаа хүүхэд хөгшнийг хөтлөөлөд гараарай. Монголын радио өдрийн хөтлөг. Таны яг одоо сонсож байгаа Монголын радиогийн өдрийн хөтөлбөр 7 хоногийн даваа хаваг баасан гаригуудын 12 цаг 10 минутаас 13 цагийн хооронд 50 минутын хугацаатай шууд хүрэн за мөн тухайн өдрийнхөө орой 19 цагаас давтан сонсох боломж олгодог. Жишээлбэл та энэ өдрийн шууд хөтөлбөрийг дахиад давтан сонсомоор байвал 19 цагаас бидэнтэй иргэн уулзч болох нэ гэсэн үг. Одоо харин өдрийн хөтөлбөр Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Бэлгүүнтэй та бүхнийг уулзуулъя. Яагаад бэлгүүнийг зорих болсон бэ гэвэл одоо хүмүүс бид маш их мэдээлэл дунд амьдарч байна. Орой орондоо орохдоо уцаа барьж орол өглөөс ирэл уцаа шүүрч чинь энэ бол өстэй түгээмэл бид заримдаа өөрсдөө ч тийм болцсон явж байна. Тэгэхээр тэр гар утас нь юу байгаа болоод бид тийшээ түүнийг одоо орондоо барьж орох хүртэл сэрүүтээ барьж авах хүртэл одоо юм байна вэ гэвэл мэдээж тэнд мэдээллүүд маш одоо нөгөө хөл толгойн мэддэхгүй мэдээллүүд үнэн худал нь үл мэддэх сайн муу сайхан муухай. Тэгээд энэ бүх мэдээлэл дунд бид тэгвэл яаж өөрсдөө тусгаар байх юм бэ? Яаж өөрсдөө тэр мэдээллийн аюулгүй байдал гэчиг мэдэрч байх юм бэ? Үнэхээр тулгамдсан асуудал тийм ээ. Мэдээлэл үнэн үү үгүй юу гэдэгт бид өөрсдөө хэр их анхаарал хандуулдаг вэ? Эргэлзээд байгаа юмныхаа санааг нь бас мухарлаж бас бид чаддаг билүү? За тэгээд сошиал платформ гэдэг байгаа. Энэ маань одоо нийгмийн сүлжээнд дэх одоо янз бүрийн энэ аппликейшн програмууд. За бид энд тэгвэл яаж хандах ёстой юм бэ? Гэтэл Монгол улсад 2020 онд Монголын баримт шалгах төв гэж байгуулагдсан байсан юм байна. Тэгээд энэ баримт шалгах төвийн үйл ажиллагаанд докторжоод илүү чамбайраад одоо сүүлийн үед ялангуяа энэ нийгмийн сүлжээнд тархаад байгаа энэ мэдээллүүд дунд одоо тодорхой олонний анхаарал төвшөд байгаа үйл явдлуудыг барьж аваад за энд итгэж болох юм уу үгүй юм уу? Яагаад итгэх юм? Яагаад итгэж болохгүй юм? Гэт ингээд ялгаж салгаад хэлээд өгвөл энэ бол үнэхээр бидний үед нэг төрлийн боловсрал тэгээ олон нийтийн үед бол бас энэ мэдлэг болох юм л да тийм ээ. За тэгээд тэр чүүднээсээ бид баримт шалгагч бэлгүүнийг зорьсон. Тэгээд бэлгүүн яг одоо та бүхэнд энэ сошиал платформуд буюу бидний түгээмэл хэрэглэдэг Facebook буюу нүүр ном энэ бүхэн дээр яаж одоо шалгуур шүүлтүртэй байх тухайд зөвлөн болроо битээр шууд нэвтрүүлэгтээ өрсөн боловч нэг томилтоор явж таарсан учраас амжиж урьдчилаад яриаг нь авсан. Тэгээд ярилцаж суухдаа нэрээ бодмоор нэрээ мэдмээр эргэж хармаар санагдсан шүү. За ингээд анхаарад сонсноо. За юун түрүүнд баримт шалгалт гэхээр ингээд хүмүүсийн ташаа ойлголт гэх юм уу те буруу ойлгож болох зүйл нь юу гэхээр энэ бол нэг аудитын байгууллага юм байна, шүүх хяналтын байгууллага юм байна, магадгүй төрийн байгууллага юм байна, ийм хяналтын байгууллага юм байна гэж ойлгоод идэг. Нэг л үгээр хэлэх юм бол хүмүүст илүү чанартай сайн мэдээллийг хүргэх зорилгоор байгуулагдсан юм байгууллага гэж ойлгож байна гэсэн. Тэгэхээр бидний өнөөгийн одоо онлайн интернет орчноор одоо нарийн нэгт холбогдсон энэ өнөөгийн мэдээллийн нийгэмд янз бүрийн чанартай одоо мэдээлэл явж байгаа тийм муу худлаа олон нийтийг төөрөгдүүлсэн бүр цаашлал манипуляцдаг гэсэн тийм төөрөгдүүлэх гэсэн юм зорилготой мэдээлэлүүд бол явж байгаа. За энэ дунд бид нэр илүү чанартай. За энэ нь бол худлаа мэдээлэл шүү. За энэ юм манипуляц явж байна те. Энд хүмүүсээ итгэж болохгүй шүү. Бид нар энийг ийм их сурвалжаар нээлттэй байдлаар шалгаад олон нийт мэдээлж байгаа шүү гэдэг ийм үйл ажиллагааг одоо баримт шалгах үйл ажиллагаа гэж ойлгож болно гэсэн маш товчоор. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн салбарт олон улсад байдгийн практик гэж ойлгож болно гэсэн үг. Манайх юугаар онцлогтой байна вэ гэхлээр зөвхөн хуурамч мэдээлэл буюу олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг сайжруулах, дээшлүүлэхтэй хуурамч мэдээлэлд автагдахгүй байх тэр чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан юм байгууллага гэж ойлгож байна гэсэн. Тэгэхээр бид нэр өдөр тутамдаа баримт шалгах үйл ажиллагаанд онлайн орчинд байгаа хүмүүсийн одоо хамгийн харж байгаа тийм одоо за тэр нь бол ямар ч сэдвээр байж болно. Улс төрийн агуулгатай, эрүүл мэндийн агуулгатай, эдийн засгийн агуулгатай тийм эсвэл нийгмийн агуулгатай ч гэдэг юм уу. Иймэрхүү мэдээллүүдийг бид нар шалгаад олон нийтэд мэдээлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар аль болох нийгэмд хор охирол учруулж болох тийм өндөр хандлттай мэдээллүүдийг нэн тэргуунд авч үзээд баримт шалгалт хийдэг гэсэн үг. Тэгээ одоо хамгийн сүүлийн жишээ гэх юм бол бид нар өнгөрсөн 11 сараас хойшоо Умайн үзүүний хорт тавдрын эсрэг вакцины тухай гурамж мэдээлэлд баримт шалгалт хийсэн байна. Маш товчоор ярих юм бол өмнө 12 онд энэ вакцины компанид ажил явж байгаад зогссон. Тэгээ одоо өнгөрсөн жилээс бол дөнгөж эхэлж байгаа юм хөтөлбөр байгаа гэсэн. Тэгээ энэ хөтөлбөр нь бол Умайн үзүүний хорт тавдрын тохиолдлыг бууруулах зорилгоор өсвөр насны хүүхдүүдэд 5 дараас сэргийлэх зорилгоор гэсэн үг шүү дээ.
хэрэгжүүлж байгаа вакцины одоо хөтөлбөр гэж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол нийгэмд шууд нүүр нөлөөтэй ийм үйл явдал дээр бид нэр олон нийтэд түгж байгаа өндөр хандлттай мэдээлэлд баримжаалалт хийгээд хүргэж байгаа гэсэн үг. Ямар мэдээлэл байсан байгаа та бүхэн шалгаад яг эцсийн үр дүн яг юу гэж гарсан бэ? Өнгөрсөн жил бид нэр яг тэр вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж байхдаа зэрэгцээд нийт сарын хугацаанд ойролцоогоор 10 баримжаалалт одоо тусдаа баримжаалалт хийсэн байгаа гэсэн. За тэднэр дээр бол ерөнхий яригдчихсэн сэдвүүд нь юу вэ гэхээр за энэ вакцин хор тавдраас сэргийлдэг биш. Вакцин эсрэгээр хор тавдар үүсгдэг тий. За өргүүлэлт хүргэдэг тий. За мөн тэрнээс гадна өөр одоо мэдрэлийн гэдэг юм янз бүрийн ингээд төрөл бүрийн өвчтнүүдийг үүсгдэг ийм сөрөг нөлөөтэй эрсдэлтэй гэдэг мэдээллүүд бол явж ирсэн гэсэн. Тэр эдгээр нь бол ямар нэг тийм судалгаа байхгүй, баримт нотлогоо байхгүй, ингээд баримт нотлогоо байгаа мэт харагдчихсан боловч тэр нь гуйсан мэдээлэл байх шээ тий. Янз бүрийн зураг, бичлэг гэх мэт бид нар баримжаалалт хийгээд за энэ бол вакцинжуулалттай холбоотой яг бодит мэдээлэл нь шүү. Мэргэжлийн байгууллагууд энэ дээр байр суурь илэрхийлсэн судалгаагаа танилцуулсан тий. За энэ дээр бол зөвхөн Монголын одоо мэргэжлийн байгууллагууд хэлхээс гадна дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд гэх мэт. Эдгээр бүх мэргэжлийн найдвартай чанартай их сурвалжууд яг энэ талаар мэдээлсэн учраас бодиттой чанартай их сурвалж бол байгаад байгаа гэсэн. Гэхдээ яг нөгөө талдаа бол хуурамч мэдээллийн нэг онцлог нь юу гэхээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг айгүй ашигладаг. Хүмүүсийн ялангуяа айдсыг. За жишээлбэл би одоо альва нэгэн мэдээллийг нийгэмд хамаатай, өөрийнхөө эрүүл мэндэд хамаатай мэдээллийг хүлээж авах үедээ тухайн мэдээллийг хүргэж байгаа хүн нь хинбэ гэдгийг хамгийн түрүүлээд хардаг. Одоо хүнд итгэдэг гэх юм уу? Тэр үнэслээ тэр хүнийхээ мэдээллийг дагаж тэндээс авсан мэдээллээ зөв гэж бодож ханддаг. Яг энэ шиг аливаа мэдээллийг хүлээж авч байгаа иргэд бидний хэрэглэгчийн боловсрал ер нь ямар байгаасэ гэж та бодож байна. Одоо ер нь ямар байгаад бид алдаад байгаа юм бэ? Манай байгууллагын хувьд бол аль болох хүмүүс өөрсдөө бие даагаад одоо найдвартай их сурвалж олоод өөрсдийнхөө мэдээллийн орчныг одоо илүү цэвэр зэмцгэр зэгцтэй те аль болох найдваргүй хуурамч мэдээлэл нь өөрсдийнх нь одоо сошиал медиа дээр аль болох бага байх. Энэ бол аюу тийм медиалны одоо хүсэмжит нөхцөл байдал юм уу? Гэхдээ аюу олон нөгөө фактор хүчин зүйлээс болоод яг энэ байдлыг хүрч чадахгүй л юм л да. Нэг талд нь бол аюу том чухал фактор нь юу вэ гэхээр бид нэр Facebook дээр байгаа жишээ нь сошиал медиа. Одоо Facebook шиг одоо Instagram, TikTok гэдэг юм уу? Энэ сошиал медиа платформуудын алгоритмыг бол бид нэр хийхгүй. Одоо жишээ нь би бол хийхгүй те. Тэрийг бол тухайн тэр технологийн компани хийгээд олон нийтэд одоо ашиглуулж байгаа те. Тэгэхээр тэр алгоритмын дагуу биднэрт мэдээлэл харагдж байгаа гэсэн үг те. Одоо юу харах вэ те. Мэдээж хүмүүсийн дагж байгаа хуудас хаягууд бол нөлөөлнө. Гэхдээ ямар хуу агуулгатай мэдээллүүд одоо алгоритмын дараалалаар илүү түрүүнд харагдчихэв те. Одоо жишээ нь амар сенсацтай амар одоо хүмүүсийн одоо муу сэтгэл дагуулсан мэдээллүүд дээгүүр байгаа дээ нөө. Эсвэл зүгээр ингийн одоо янз бүрийн челленж гэдэг юм уу те инээд хөөр одоо дагуулсан гэдэг юм янз бүрийн тийм хөнгөн сэтгэлдүүл дагуулсан тиймэрхүү контентууд дээгүүр байна те гэх мэтлэн алгоритмын дагуу бид нарыг юу харахыг одоо сошиал медиа компаниуд шийдэж байгаа. Нөгөө талаас сошиал медиа дээр бас манипуляц өртөх боломж байгаа тийм те тэрийг бол гадна дотны янз бүрийн одоо этгээдүүд хийх боломжтой. За улс төрийн ашиг сонирхлын бүлгүүд байж болно, бизнесийн бүлгүүд байж болно. Зүгээр энгийн одоо сонирхлоороо хийж байгаа хүмүүс байж болно те. Тэгэл мэдээллийн байгууллагууд ч өөрсдөө хийж болно. Тэгэхээр янз бүрийн манипуляцийн одоо техникүүдийг сошиал медиа дээр ашиглах боломжтой байгаа тийм те. Энэ бол зүгээр зөвхөн бүүст хийхээс гадна олон одоо жишээ нь хаягуудаар яг нэг ижил мэдээллийг зэрэг түгээх гэдэг юм уу те. Тэгээд яг тэр нэг бодит байдал юм шиг ойлгогдохоор тийм. Ягаад гэвэл одоо нэг мэдээлэл чинь нэг хуудсан дээр байснаас илүү олон газар зэрэг байх юм бол хүмүүс илүү итгэх боломжтой тийм олон хүн илүү хүрэх боломжтой. Тэгэхээр сошиал медиа маань өөрөө тийм юмзэг болчиход байна тийм. Хамгийн сүүлд нь бол мэдээж бидний нийгэм улс төрийн нөхцөл байдал байгаад байна тийм. Өөрөөр хэлбэл улс төрийн юм зөрчилтэй, маргалдаантай тийм докторгүй нөхцөл янз бүрийн ашиг сонирхлын бүлгүүд одоо медиа манипуляц, мэдээллийн манипуляц хийх боломжтой байгаад байна гэсэн үг. Бид энэ өөрсдийн ашиглаж байгаа энэ платформуд дээр өөрийнхөө аюулгүй байдалд санаа тавихын тулд их сурвалж нь хэмбэ гэдгийг харах. Тэгээд магадгүй юу хамгийн их нүдэн чи үзэгдээд байна уу? Тэр болохоор та бас өөрөө тэрийг бий болгоод байна шүү дээ, тийм ээ?
Бид Монголын баримт шалгах төв дээр ирсэн байгаа. За ахлах баримт шалгагчтай нь уулзж байна. Тэгэхээр энэ хичнээн хүн шалгаж байгаа юм баримтыг та бүхэн ямар сонголтоор шалгадгийг. За мэдээж мэрэгжлийн сэтгүүл зүйн редакцууд руу бол ордоггүй бах тийм ээ. Яг энэ сошиал платформуд дээр ажилладаг байх л та. Манайх сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр төв гэдэг төрийн бус байгууллагын дээр үйл ажиллагаа явуулдаг. Манай Монголын баримт шалгах төв маань ашигын бус хэвлэл мэдээллийн байгууллага гэж товчоор ойлгож байна. За яг баримт шалгалтанд төлөрсөн нийт одоогоор яг 6 он байгаа. Манай ерх хэрэглэгч байна. Би байна. Тэгээ бусдын дандаа баримт шалгагч гэсэн үг. За бид нэр ямар хуу зарчмаар ажилладаг вэ гэхээр редакцийн зарчмаар өөрөөр хэлбэл тухайн баримт шалгаж байгаа мэдээлэл дээр хамтын шийдвэрээр ажиллана гэсэн үг. Тэгэхээр зөвхөн нэг хүн ингээл ажиллаад одоо махраал бүх юмаа хийгээд байна гэж байхгүй. Аль нь одоо баталгаатай их сурвалж юу те. Аль нь жоохон найдваргүй ч юм уу те. Чанаргүй байж болохоор их сурвалж юу вэ. Дээрэс нь мэдээлэл сонгоход за энэ нь бол нийгэмд хор хөнөөлтэй байдал нь ямар хөө вэ? Олон нийтэд ямар хөө хэмжээнд төгсөн бэ те? Энэ бүх онлайн эрен сурвалжлага, мэдээллийг баталгаажуулах, мэдээллийг нэгтлэх, ямар мэдээллийг баримт шалгах уу гэдэг дээр хамтын зарчмаар ажилладаг гэсэн. Энд дээр нэг зүйлийг нэмээд дуртахад бид нэр ингээд баримт шалгалт хийж гинэ гэдэг нь зүгээр ингээд одоо мэдээ гаргадаг шиг нийтлээд зогсно гэсэн үг биш. Аливаа хуурамч мэдээлэл түгээж байгаа одоо этгээдүүдтэй. За тэр нь хувь пэйж, хувь хүний аккаунт, улс төрч, бизнес эрхлэгчтэй хинч байж болно. Аливаа хуурамч мэдээлэл тэгээ ялангуяа нийгэмд хортой мэдээлэл түгээж байгаа хувь хүн этгээдүүд байх юм бол тэр онлайн платформ дээр иж штэ тий ялангуяа одоо Facebook, Instagram тэр хаягуудад мэдээлэл түгээж байгаа хүмүүс байвал бид нэр тодорхой одоо баримт шалгалтын үнэлгээ өгөөд за тэр нь худал төөрөгдүүлсэн эсвэл бүрэн босч гэдэг юм уу энэ үнэлгээнүүдийг өгөөд олон нийтэд энийг мэдээлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хуурамч мэдээлэл хэрвээ түгээж байгаа бол тэр хүн итгээд ямар нэг байдлаар нийгмийн хариуцлага үүрэх ёстой гэсэн. Хэрвээ хүн болго ингээд худал мэдээлэл түгээд ямар ч хариуцлага үүрэхгүй байх юм бол бид нар хоорондоо ерөөсөө итгэхгүй тий. Аль нь зөв буруу вэ гэдгийг ерөөсөө ойлгох боломж айгүй хамаас болно гэсэн үг тий. Тэгэхээр баримт шалгах үйл ажиллагааны өөр нэг одоо үргэлжилсэн онцлог гэх юм уу зарчим нь юу вэ гэхээр аливаа хуурамч мэдээлэл түгээж байгаа хүмүүс хариуцлага тооцох. Өөрөлд олон нийт түгээж байгаа мэдээлэлтэй хариуцлагатай байхыг шаардж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол яг одоо бидний ардсан нийгэмд одоо хүсээд идэг нэг зүйл те. Хариуцлага тооцооч. Хариуцлагатай байгаа чи те. Зүгээр ингээл худлаа мэдээлэлгээл өнгөрөх биш те. Бүр цаашлаад хин нэг ч юм уу эсвэл тодорхой нийгмийн бүлгийг төөрөгдүүлээд өнгөрөх биш. Хариуцлага тоож. Энэ ажлын хүрээнд бид нар Meta компани буюу одоо Facebook, Instagram, Threads те WhatsApp-ыг эзэмшдэг энэ технологийн компани хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөр гэдээ байдаг. Яг энэ хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг гэсэн үг. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр бол зөвхөн манайд биш дэлхийн олон одоо за би буруу санааг бол 90-100 гаруй орнуудад яг ийм манайх дэвшлэн үйл ажиллагаа явуулдаг баримт шалгах байгууллагатай хамтарч ажиллаад өөрсдийн одоо хил дээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг те. Тэр нь одоо Франц, Англи, Герман, Испани гэдэг юм ингээд дэлхийн олон хил дээр үйл ажиллагаа, Японч гэдэг юм те. Олон хил дээр үйл ажиллагаа явуулдаг. Бид авч байгаа мэдээлэлээ худал байна гэдгийг таних одоо аргууд гэж байх уу тий. Заавал нөгөө баримт шалгалтын янз бүрийн хэрэглүүр ашиглаад ч гэдэг юм уу те. Нарийн технологийн юмнуудыг ашиглаад ер нь интернет мэддэгч байх албагүй. Энгийн мэдээллийн боловсролын хэд хэдэн аргуудыг сураад авчиж болно. За тэгэхээр ямар ч контент байж болно те. Текст хэлбэртэй, бичлэг, зураг, хин нэг одоо алдартай хүний хэлсэн үгч гэдэг юм уу те. Янз бүрийн байдлаар контентын форматууд одоо өөр чинь харагдаж болно. Тэгээд тэднийг тэр хэлбэрүүдээс нь хамаарат таних аргууд нь бас өөр байж болно те. За жишээ нь бичлэг байх юм бол тухайн бичлэгийг тастаж оруулсан байна уу те. Ингээд нэг 15 секундын бичлэг байна уу те. Гэтэл тэр 15-аас цаашаа 30 секундэд магадгүй минутанд юу болсон те. Тэдгээр асуултуудыг асуух шаардлагатай гэсэн үг те. За жишээ нь тэр бичлэгийг яг бүтнээр нь одоо бүтэн бичлэг байлаа гэхэд нэг хэсгийг ингээд одоо фреймээс нь тастаад оруулсан байна уу? Эсвэл яг бүтнээр нь оруулсан байна уу гэдэг юм те. За зураг байлаа гэхэд мөн ялгаагүй тастаад оруулсан байна уу? Үгүй те. За текст байлаа гэхэд за энэ дээр ямар үг хэллэгүүд ашигласан байна те. Хүмүүсийн эмоциг хөдөлгөж гин үү? Хүмүүсийн одоо өрөөсгөл хандлагууд нь шүү дээ бидний. За энэ нь бол янз бүрийн өрөөсгөл хандлагууд байж болно те. За одоо хиттийг үзэн ядах ч гэдэг юм уу? Эсвэл тодорхой нөгөө гендрийн ойлголтууд ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөө улс төрийн янз бүрийн хэллэгүүд шүү те. Одоо хонгол нүрсний улгаач гэдэг юм уу. Яг хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ямар хөө байдлаар ашиглаж байна те. Айдас төрүүлж гин үү? Бухимдал төрүүлж гин үү? Уур уцаар төрүүлж гин үү те. Тэдгэрийг хянах хэрэгтэй гэсэн. За 3 дугаарт нь бол түрүүн ирсэн нөгөө
ямар их сурвалжаас мэдээлэл авч чинь те. Их сурвалжаа байнга нэгтлэн гэдэг нь бол хамгийн найдвартай, хамгийн одоо хэлбэр арга гэж хэлж болно. Тэгэхээр Facebook дээр тухайн мэдээлэл түгээж байгаа хаяг пэйж маань ямар мэдээлэл түгээдэг хаяг вэ те. Байнга хэрэгтэйггүй ингээл сенсац тарьсан мэдээлэл түгээгээд байна уу? Эсвэл яг танд өөрт чинь яг таны амьдралд хэрэгтэй байгаа мэдээллийг түгээгээд байна уу те? Дээрэс нь тэдгээр пэйж хаягууд нь одоо хэний эзэмшил байж болох уу? Өөрсдийнхөө үйл ажиллагаа хэрхэн нээлттэй мэдээлсэн байна уу те? Нээлттэй мэдээллийг зүгээр нэг юм хэл мэдээллийн тэр зэг юм байна те. Тэр зэг юм гэдэг юм янз бүрийн сонирхолтой тийм нэрнүүд өгсөн. Тэгээд ингээд өөр газар ингээд давтагдсан мэдээллүүдийг хуулаад ч юм уу ингээд түгээд байдаг. Тэгээд тэрэн дундуур магадгүй өөрсдийнх нь ашиг сонирхол нийцсэн янз бүрийн манипуляцийн мэдээллүүд явдаг ч юм уу те. Тим юмнууд явж гэнэ гэдгийг харах шаардлагатай гэсэн. Тэгэхээр ямар их сурвалжаас мэдээлэл авч гэнэ вэ гэдгийг заавал нэгтэлдэг байх шаардлагатай гэсэн үг. Их сурвалж хэн байх вэ гэд нэгтлэхэд ихэнх хүмүүс ер нь олонний танил хүмүүст итгэдэг. Гэтэл тэр олонний танил хүмүүс маань өөрсдөө яг зөв их сурвалж байж чаддаггүй. Энд одоо хэлчээр одоо сургамж, туршлага, сэдв сануулга байна уу? Тэгэхээр нөгөө бид нэр хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг юу гэж ойлгох вэ гэдгээс эхэлнэ гэсэн үг. Олон дагагчтай байна маа гэдэг нь одоо хүлээн зөвшөөрөгдсөн байдлын нэг том илэрлэл болчиход байна шүү дээ тийм. Гэтэл яг нөгөө мэрэгжлийн үүднээс авч үзэхээр тэр хүн маань мэрэгжлийн өмнө үү гэдэг дээр эргэлзэж болно тийм. Дээрээс нь хэр нээлттэй байна тийм. Альва мэдээлэл хүргэж илаа гэхэд тэр нь цаанаа их сурвалжтай байна уу тийм. Тэр их сурвалж нь найдвартай их сурвалж байна уу? Эсвэл зүгээр магадгүй интернетээс хаамаагүй газараас олж ирсэн ч юм уу тийм. Найдваргүй их сурвалжаас мэдээлэл танилцуулж гэнэ үү гэдэг нь чухал гэсэн үг. Тэгэхээр бид нэр хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг ойлгохдоо ямар өнцгөөс харах вэ гэдэг дээр эргэж харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр найдвартай их сурвалж гэдэг нь маань жишээ нь эрүүл мэндийн сэдв байлаа гэхтээ. За тэр нь бол төрөл бүрийн сэдв. Одоо хорт авдрыг л аягүй хэрэг талтай яг энэ хорт авдарч байж болно. За зүгээр юм тураах янз бүрийн типүүд те арга зүй бүтээгдэхүүнүүд байж болно. Одоо хоолны дэглэмж гэдэг юм ингээд эрүүл мэндийн одоо хөнгөн өвчнүүдийг эмчлэгч гэдэг юм уу те өвчин намдадаг наалтч гэдэг юм уу ингээд янз бүрийн тийм эрүүл мэндийн бүтээгдэхүүн сэдвүүд байж болно. За эднэрийг танилцуулж байгаа байгууллага хүмүүс нь яг хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагууд мөн үү те. За жишээ нь байгууллага байлаа гэхэд тэр нь зөвшөөрөл авсан байгууллага те. Зарж байгаа бүтээгдэхүүн нь зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн мөн үү. Магадгүй ямар нэг зөвшөөрөл байлаа гэхэд тэр нь бусад өөр орнуудад жишээ нь зөвшөөрөгдсөн байна уу те. Манай ингээд үйл ажиллагаан дээр бас харагдаг нь өөр орн ингээд хоригдлцсон зөвшөөрлгүй болсон бүтээгдэхүүнүүд манад ингээд зарагдаад байдаг. Эсвэл нөгөө зөвшөөрөл авсан гэхдээ өвчнөд хугацаанд дуусчих гэдэг юм уу те. Гэтэл ингээд өвчнөд хугацаанд дууссан юм засварлаад оруулсан ч байд юм уу. Эсвэл өвчнөд хугацаанд дууссан байх чинь тэр нь хിവэр мэтэр ингээд ойлгуулад бүтээгдэхүүнээ борлуулад байгаа тиймэрхүү тохиолдлууд бол ажиглагдж ирсэн. Ингээд сайн дураараа эрүүл мэндийн зөвлөгөө өгöd идэг. Одоо инфлюенсер гэх юм уу те. Тийм мэдээллийн их сурвалжууд бол байгаад идэг. Гэтэл тэд нар маань өөрсдөө яг мэргэжлийн сертификат гэх юм уу мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь ямар хуу байдал байгаа вэ те. Яг мэргэжлийн эмч бол та бүхэн мэдэн штэ. Олон жил сураад доорож 10 жил бэлтгэгдсэн мэргэжлийн эмч байх одоо бараг шат руу ордог юм уу те. Ер нь бол аюул тийм хүнд процесс те. Гэтэл тэр процессыг магадгүй алгасаад за би бол яг мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүн гэж ярих нь бас хэрэг зохимжтой бай те. Дээрэс нь бас нэг өөр нэг чухал шалгуур юу гэхээр тухайн мэргэжил маань өөрөө яг практикаараа ажиллаж гинүү те. Яг тухайн моменттэй. Зүгээр магадгүй ажиллагаа болцсон гэсэрнэ сошиалор мөнгө олдог ч гэдэг юм уу те. Сошиалор янз бүрийн сурчлагаа ингээл өөрийгөө дүүлийг танилцуулах маягаар ч юм уу те. Мөнгө олж гинүү гэдэг нь бас агай чухал гэсэн. Тэгэхээр мэргэжлийн эмчнэр бол одоо имлэг эсвэл их сургуульд орлоо гэхэд урт хугацаанд ингээ ажиллаад туршлага хоромтлуулаад те мэргэжлийнхээ сэдвийг илүү гүнзгийрүүлэл явдаг. Магадгүй мэргэжлийн бос хүмүүс маань бол тийм биш байж болно те. Тэгэхээр аль болох нөгөө тэр мэргэжлийн найдвартай байдалд нь эргэлзэж байгаа хэрэгтэй. Мэдээж ингээд бүх ерөөсөө огт итгэхгүй байна гэж бол байхгүй. Гэхдээ ер нь тэр танилцуулж байгаа хэлж байгаа зөвлөмж нь ер нь хэр бодиттой вэ? Энэ их сурвалж маань өөр хэр найдтай вэ? Нөгөө түрүү ярьсан их сурвалж аа нэгтлэг. Тэгэхээр яг тэр агуулга
элементүүд нь илүү анхаарах шаардлагатай. Монголын нийгэмд ийм төв ажиллаж байгаа. Тэгээ 2020 оноос хойш ирнэ. Харин миний л хувьд одоо хожуу мэдчихэд тэгэхээр магадгүй үйл ажиллагаа нь тогтворч жээж эсвэл шат агсан байж магадгүй юм. Тэгээд баярлалаа та бүхэнд амжилт хүсье. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Яг манай үйл ажиллагааг ингээд олон мэдэхгүй байгаад ингээд хүнтэй уулзахаар ингээд танах ийм ажил хийдэг юм уу? Танах яг юу гэдэг ингээд сонирхож асуугаад идэг. Тэгээ бид нэр яг олон нийтэд өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулахаар аюух шаргуу ажиллаж байгаа. Яг хоо харьцангуй шинэ байгууллага гэхдээ бид нэр илүү нөгөө бойдсон, илүү туршлагдсан те илүү батбэг сууртай болохоор зам дээрээ гараад явж байгаа. За бидний нөгөө сүүлд яг энэ нөгөө сэдв яг энэ асуудалтай холбоотойгоор хийж байгаа ажил бол бид нэр гишүүнчлэлийн хөтөлбөрөөр танилцуулж байгаа. За гишүүнчлэлийн хөтөлбөр гэдэг маань яг энэ Монголын хэл мэдээллийн салбар, ер нь иргэний нийгмийн байгууллага шиг тийм үү те бие даасан хараад бус байгууллагын хувьд харьцангуй шинэ үзэгдэл шинэ одоо хөтөлбөр шинэ үйл явдал гэж хэлж болно. Энэ нь юу вэ гэхээр за энэ хэл мэдээллийн байгууллага энэ их сурвалж маань хэний ашиг сонирхолд ажиллаж байна те юуны тулд юу хийгээд байна гэдэг асуулт ингээд байнга яригддаг те. Манай байгууллагын хувьд бол бие даасан аль нэг улс төрийн болон одоо бизнесийн ашиг сонирхлоос хүндий ийм ашигын бус төрийн бус байгууллага. Бидний нийт одоо санхүүжилтийн дийлэнхийг жишээ нь Мета Америк нэгдсэн улсад байрладаг одоо олон улсын баримтжуулах сүлжээ буюу бидний одоо жил болгон авдаг энэ баталгаажуулалт одоо мэргэжлийн байдлыг үнэлдэг энэ олон улсын баримтжуулах сүлжээ буюу International Fact Checking Network гэдэг байгууллага байдаг. Энэний толгой институт болох Pointer Institute-с чинь санхүүжилт авсан байх жишээтэй те. За мөн одоо олон улсын төрөл бүрийн одоо нүүб гэдэг юм уу донор байгууллагуудаас бид нэр төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авдаг. Бид нар энэ гишүүнчлэлийн хөтөлбөрөөр юу гэж юм бэ гэхээр олон нийтээс доктортой бидний үйл ажиллагааг дэмжиж. Бидний үйл ажиллагаа болвол түрүү нөгөө энэ дурдсан те олон нийтэд төгөөд байгаа энэ хортой мэдээлэлтэй биднэртэй баримт шалгалт тэгээд илүү чанартай мэдээлэл. Энэ чанартай мэдээлэл маань бидний нийгмийн итгэлцэл, нийгмийн одоо баримтад суурилсан хэлэлцүүлэгд хувь нэмэр оруулах болов уу гэдэг үднээс бид энэ гишүүнчлэлийн хөтөлбөрийг танилцуулж байгаа. Маш товчоор хэлэхэд бол хоёр хүн байлаа гэхэд дундаа нэг асуудлыг ярьж байлаа гэхэд нэг асуудлаа нь буруу зүр ойлголттой тийм буруу баримтад худал баримтад суурилсан ойлголттой. Нөгөөд нь магадгүй зөв баримтад суурилсан ойлголттой байлаа гэхэд тэр хоёр хүний хооронд маргаан тий үл итгэлцэл үүсэх магадлал өндөр тий хоёулаа нэг зүйлийг ойролцоо юм уу ижил өнцгөөс ойлгож байгаа тохиолдолд хамтын шийдэл үүсэх боломжтой тий хамтдаа ярилцаад энийг ингэж ойлгоод болох юм байна. Мэдээж хүмүүсийн хооронд маргаан мэтгэлцэн зөрүүтэй ойлголтууд бол байж болно. Гэхдээ худал мэдээлэл хүмүүсийн хилцүүлгийн одоо орон зайд бага орон зай эзлэх юм бол бид нэр хамтын шийдэлтэй илүү хурдан хүрэх боломжтой илүү өөр өгөөжтэй хилцүүлэг яриа өргөнүүлэх боломжтой. Тэгэхээр манай гишүүнчлэлийн хөтөлбөр маань бол яг энэ зориулсан бид нарыг баримтад суурилсан илүү үр дүнтэй нийгмийн хилцүүлэхэд оролцохыг энэ нийгмийг бүтээхэд илүү дэмжээч гэдэг юм уриалгаар энэ гишүүнчлэлийн хөтөлбөрөөр танилцуулж байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн манай одоо MFCC-ийн мань гэсэн сайт руу ороод бидний үйл ажиллагаатай танилцаад хамгийн сүүлд 2024 оныхоо үйл ажиллагааны тайлан танилцуулсан байгаа. Тэгэхээр манай байгууллага бүтэн жилийнхээ туршид ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бэ гэдэгтэй танилцаад манай гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэх боломжтой гэсэн. Тэгэхээр манай гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдснээр зөвхөн бидний үйл ажиллагааг дэмжиж зогсохгүй нийгэмдээ нөлөөлөх энэ боломжийг бид нэр дэмжигчтэй санал болгож байгаа гэсэн. Яг эцэст нь хэлэхэд манай үйл ажиллагаа бол зөвхөн энэ баримт шалгалт гэдэг дээр хийхээс гадна энэ үйл ажиллагааг тойрсон энэ олон нөгөө төрөөсөнтэй хариуцлага нэгдэх сэтгүүл зүй хүмүүсийн мэдээллийн боловсролыг дэмжих компанид ажлууд төрөл бүрийн арга хэмжээнүүд их мэтлэн олон чиглэлээр салаалсан. Тэгэхээр энэ бүхэндээ танилцаад та бүхэн манай үйл ажиллагааны нэг хэсэг болоод бидний одоо дэмжигч илүү ойр дотны оролцоотой хамтран ажиллагч гэх юм уу байгаасаа гэдэг яг энэ нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчтой хэлмээр байна. За баярлалаа. Та хэрвээ үргэлж гомдлдог бол ойр орчинтод сөрөг нэрийг үүсч аз хиймэртэн харин баягатаа сэтгэл харамжтай байвал аз жаргал таныг ивэ. Монголын радио өдрийн хөтөлбөр.